За энэ өдрийн мэндийг хүргэе. За юуны төрөнд 2026 оныг боловсролыг дэмжих жил болгож санаачилж энэ жилээ зарласан засгийн газрын тэргүүн оюун эрдэнэ боловсролын сайд Наранбаяр нарт олон мянган багш ажилчид сурагч оюутнуудынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна. За одоо бэлтгэлээ сайн хийх ажил үлдлээ. За хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа. Гэвч одоо 26 оны хөгжлийн төлөвлөгөөнд дөнгөж боловсролд оруулж байгаа хөрөнгө оруулалт 5% байгааг та бүхэн анхаарна нэстэ. За ингээд дигийн дагуу нийт энд одоо мөнхтэй гишүүн битээр төгсөн юм байна. Ингээд 14 иргэнээс 22 асуулт ирсэн. Би бол одоо 11 асуултыг асуух юм байна. Яг энэ дагуу иргэдийнхаа юу хэлье гэсэн. Тэгээ мөнхтэй гишүүн маань хаанаас нь аль асуултуудыг ингээд түүгээд дээрээс нь явсан араас нь чавлаа. Тэгэхээр би бол одоо үлдсэн асуултыг л одоо ингээд түүж харж байгаа боломжоор хилээд явах асуудал үүрэгтэй боллоо. За тэгээд асуултаа асууя. Тэгээд төгсгөлд нь надад одоо минут үлдвэл би бас өөрийн санал бодлоо бас хэлэх юм бодолтой байна. Тэгж болдгоогүй би одоо олон холчхоор үг хэлж болохгүй юм байна. За ингээд хоёр гишүүний үүрэг вебсайтаар дамжиж иргэдээс ирүүлсэн асуултыг мэдээлэл хийсэн албан тушаалтнаас асууна л гэж. За ингээд би бас болж игэл Наранбаяр сайд гэдэг хэлүүнд одоо юуны ажлын эсгийнхэн яг мэрэгжлийн хүмүүс ирсэн байна. Энэ хүмүүсийг бас хариулж өгөөсэй гэж бас хүсэж байгаа. За тэр Бямбташ гэж хүний. За нэр нэг дурдаад бол хэрэггүй юм байна. За багш нарын дийлэнх нь орон сууцны нөхцөл маш тааруу. Хөнгөлөлтөө зээлийн орон сууцнд орох хүсэлтэй байдаг. Гэвч цалин хөлс багаас шалтгаалan ипотекийн зээлийн шаардлага хангахгүй байна. Ийм засгийн газраас багш нарт зориулсан үн хямд хүү баг урьдчилгаагүй орон сууцлуулах талаар ямар хөтлөөр хэрэгжүүлэх вэ? Хэрэгжүүлж байна вэ гэдэг асуулт байна. За дараагийн асуулт багш нарынхаа цалин хөлс нийгмийн хангамжийг сайжруулах, ажиллах боломж нөхцөлийг хангах, техник хэрэгсэл, интернет сүлжээг чанартай хүртээмжтэй болгох, сургуулийн төсөв түүний зарцуулалтыг нээлттэй эд тод болгоход сургуулийн удирдлагыг 5 жил тутамд аттестатлах, сэлгэн ажилуулдаг байх шаардлагатай байна. Эдгээр асуудлуудын хүрээнд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? За энэ хоёр гэж хүн. За дөнгөж төгссөн залуу багш нар ямар ч нэмэгдэлгүй сая 484 мянган төгрөгийн цалин татвар шимтгэлээ хасаад гар дээрээ 1 сая төгрөг авч байна. Энэ мөнгөөр амьдралаа авч явах ямар ч боломжгүй байгаа учраас багшийн ажлаас шантарч байна. Багшийн цалин хизээ $1000 төгрөх вэ? За дараагийн асуулт. Анги удирдалтын хөлсийг нэмэх, мэрэгжлээс шалтгааллах өвчнөөр өвчлсөн багш ажилтнанд нарт дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар ямар хууль, дүрм, тушаал, заавар зөвлөгөө байна вэ? За энэ талаар асуусан байна. Дараа нь цэцэрлэгийн багш маш олон хүүхдийн дуу чимээнд нэн хүнд нөхцөлд ажилладаг. Иймээс хөдөлмөрийн нөхцөлийг хүнд гэж авч үзээд хүнд нөхцөлийн нэмэгдэл олгох мөн 50 настай дэтгэврт гарах шаардлагатай байна. Энэ талаар судалсан уу? За дараагийн асуулт. Би 50 хүүхэдтэй 1-р анги даасан багш байна. Анги удирдсан багшийн нэмэгдэл 10% байдаг. Хөдөө орон нутагт 20 хүрэхгүй хүүхэдтэй ангийн багш адилхан 10% авч байна. Ажлын ачаал, үүрэг хариуцлага гээд альж талаасаа бодоход энэ шударга бос санагдаг. Анги удирдсан багшийн нэмэгдлийг хүүхдийн тоотоо уялдуулан олгох шаардлагатай. Энэ талаар ямар арга хэмжээ авч байна вэ? За сумын багш 40%, аймгийн багш 20% нэмэгдэлтэй ажиллаж байхад стандартаас давсан хүүхдүүдтэй ангид хичээл заадаг. Амжиргааны өртөг өндөртөө нийслэл хотод байгаа багш нарт ямар ч ийм нэмэгдэл байдгүй. Мөн хөдөө орон нутгийн багш нарт эхний 5 жил болон дараагийн 3 жил тутамд 6 сарын цалинтай тэмцэх урамшуул олгодог. Ийм учраас багш нараа хот хөдөөгөөр нь давхар ялгуурласан маш болчимгүй үйлдэл гэж үзэж байна. Энэ ялгуурлан гадуурх үйлдэлээ зогсоож нийслэлийн багш нарт зориулсан ачааллын нэмэгдэл эсвэл түүнтэй дүүцэх тэтгэмж урамшуул олгох боломжтой юу?
За манай гэр бүл бит хоёулаа багшаа. Ипотекийн шаардлага хангадгүй. 12 жил ажил багшлаад өөрийн гэсэн байр сууцгүй байна. Би ажлаасаа төр чөлөө аваад өндөр цалинтай ажил хийж байна. Эндээ гайгүй бол үндсэн ажлаасаа гарнаа. Яагаад гэвэл багшийн ажил цалин хөлс бага, нийгмийн баталгаа байхгүй, ажлын ачаалал их байдаг. Гүйцэтгэлийн үнэлгээ гэж хачин заваарсан юм а болох хэрэгтэй. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ? За энэ давхарцсан бол уучлаарай. Төрөний давхардуулаад энэ гүйцэтгэлийг ярьсан байна. За энд бас гүйцэтгэлийн үнэлгээ түрүү мөхтэй гишүүнийгт гарсан гэж бодож байна. За уртнаасан гэдэг хүнийхийг орхичээ. За чааш нь боловсролын ерөнхий хууль төрийн өмчийн сургууль цэцэрлэг Эмсүүд коллежид тасралтгүй 15-аас дээш жил ажилласан багш ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн ихтэй сургуульд эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлэр үн төлбөргүй сургана гэсэн заалт байдаг. Манай хүүхэд мэргэжлэрээ суралцдаг. Тэр нь эрэлттэй тэргүүлэх мэргэжилдээ багтаагүйгээс өөрсдөө төлбөрөө төлөөд суралцж байгаа. Ер нь энэ эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлэр тасралтгүй 10 жил ажилласан гэсэн хит хатуу заалтаа хасаж болохгүй юу? За дараагийн асуулт бол бага ангийн сурагч бүр ямар сургуульд сурч байгаагаас үл хамаарч улсын төсвөөс олгогддог үдийн хоол хөтөлбөрт хамрагдах ёстой. Ялангуяа орон нутгийн төлбөр багтаа хэдхэн сургуулийн эцэг эхчүүд төлбөртэй сургуульд хүүхдээ сургасныхаа төлөө энэ хөтөлбөрт хамрагдаж чаддгүй байна. Иймд нэг ч хүүхэд ялгарлагдах ёсгүй тул энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ? Үндэсний цөөнхийн 12 дугаар ангийн зарим төгсөгчид тухайн аймгийн элсэлтийн шалгартаа сүүл мушгидаг гэх шалтгаанаар элсэлтийн шалгалтанд орох эрхээ асуулах нь боловсролыг тэгш хүртээж байгаа хэрэг гэж та бүхэн үзэж байна уу? Сайдаа гэсэн байна. За дараагийн асуулт сайдын орон нутгийн багш нарт сар бүр олгох хоолны мөнгөний зардал 25 оны төсөвт суусан уу? 26 оныхан болов? За өмнөх жилийн хэмнэсэн зардлаас олгох гэсэн нэг заалт журам яваад байна. Төсөв нь хүрэхгүй байгаа боловсролын салбарт хэмнэгдсэн төсөв гэж байдгүй. Ийм байж болох уу гэсэн ийм асуултууд ирсэн байна. За би нөгөө зарим хүний асуултын мөнхтэй гишүүнийх